Сайн мэцгаануу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярих хэрэг та нарын бодож байгаагаас ч муухай, гаж, бараг дийдий шиг. Marina Bay Sands хотел нь Сингапурт байх хамгийн алдартай буудал бөгөөд 3 өндөр цанхаг дээр нь Sky Park тавцан байрладаг. Тэнд дэлхийд алдартай Infinity Pool гэх усан сан байдаг. Нилээ үнэтэй ах нь ойлгомжтой. Хамгийн хямдхан өрөө нь нэг хоноход ойролцоогоор 2.3 сая төгрөг юм байна. Гэхдээ ойролцоо байх 500-аас 600 мянган буудлуудаас нээх ялгаатай юм байхгүй ч буудлын өрөөнд орж иж усан сан руу гарах боломжтой байд юм байна. 2010 оны 10 сарын 26-нд энэ буудалд нэгэн ос ирсэн. Сингапурт амьдардаг 29 настай Жон эхнэр болох Жэминийг дагуулж иржээ. Жон цэргийн үн завгүй ч эхнэрээ баярлуулахаар энэ үнэтэй буудалд өрөө захиалсан. Хүүхдэн төрөөд удаагүй ядарсан эхнэрээ хараад зориуд цаг гаргаж хамтдаа зочид буудалд оройн ол идэж усан санд орж зураг даруулад Жон Instagram дээрээ өөрийнхөө болон эхнэрийнхээ зургнуудыг хийж нилээн орой буцаад өрөө рүүгээ оржээ. Ингээд Жэмийн төрүүлж шүршүрт орж байгаа хооронд Жон эхнэрийнхээ утсыг нууцаар аваад орлогоо очиж мессежийг нь шалгадаг. MSN гэдэг програм байд юм байна. Дээр үед их хэрэгэлдэг байсан гинэ. Ийшээ ороод хартал эхнэр нь өөр залуутай нэлээд удаан хугацаанд харьцаж бүр хамт усан санд байхдаа хоол идэхдээ хүртэл чадлсан байв. Тэр үнэн нь Жонны найз Вэймэн. Тэнд Жэмийн би өнөөдөр Marina Bay Sands руу явлаа гэхэд Вэймэн нөхөртөөгөө хамтуу бикини өмссөн байна гэсэн байв. Яаж чарсан зүгээр нэг яриа байгаагүй. Жэмийн өнөөдөр гинэт явъя гэсэн гэдэг. Вэймэн тэгвэл өнөөдөр нөхөртөөгөө хийх юм уу гэхэд мэдэхгүй байна. Би нөхөртөөгөө хийх дургу. Хэрвээ хийвэл нүдэ айнаад чамайг төсөөлдөг. Хурдан уулзмаар байна гэж чадлсан. Энэ олгоныг уншсан Жон толгооруугаа цохиулсан юм шиг болоод хизэнээс эхлээд ийм харилцаатай болсон юм бол бүр унтцсан бахта миний таамаг зүв байжээ гэж утсан. Аль дээрээс хойш анзаарсан болохоор эхнэрийнхээ утсыг нууцаар авсан юм байна. Энэ хүртэл болсон юмыг харуул Жон эхнэр найз хоёртой хурдагцсан. Одоо тэгвэл яах ёстой юм бол? Энгийн хүн байсан бол уурлаад найз руугаа очиж зодтолдох ч юм уу ямар нэг юм хийндэ. Эхнэрээсээ салах өргөдөл бичиж хүүхэд асран хамгаалах хэрэгээ авахар бэлтгэн нөхөр хүн болгоныг хийх зүйлах. Гэтэл Жон арай өөрөөр бодсон. Эхнэр найз хоёр маань унтсан гинэ. Хурдан хармаар санагдчихлаа гэдэг. Гаж агааз. Ингээд буудлаас явсны дараа Жон болон түүний найзуудынх нь эхнэрүүдгээд бүгд хоорондоо ойлголцсон. Ямар замаар яаж агаад ийм зүйл болсон талаар өнөөдөр бүгдээрээ ярилцъя. 8 жилийн турш ийм муухай юмнууд болж явсаар 2020 онд ил болж Сингапурын ард иргэд тэр чигтээ цочирсон. Урьдчилаад хэлэхэд хэрэгтний нэрс царайгээд юу ч илчлэгдээгүй. Ямар ч зураг байхгүй болохоор зүгээр л сонсоход болно. Сингапурт Sammy Boy Times нэртэй форум буюу хэлэлцүүлэг хийдэг вебсайт байт юм байна. Энд ямар ч хүн орж болох бөгөөд ихэвчлэн Сингапурын улс төр, аялал, цагаачлал, тоглоом гэд янз бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцдаг энгийн нэг сайт. Яг энтэй адилхан өөр нэг форум байгаа. Одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулсаар байгаа юм байна. Эхнийхийг нь А, дараагийнхыг нь Б форум гэж явжээ. Одоо бүгдээрээ Б хүмүүс юу ярьж хийдэг талаар ярилцъя. Энэ сайтыг ажилуулдаг хүн бүртгүүлэхээс өмнөх алхам дээр сайтныхаа тухай. Энэ бол өсвөр насны хүүхдүүд нойтон зүгтээ ярьж эмэгтэйчүүд өөрийнхөө биеийн бүтцийг асуудаг газар биш. Хэрвээ иймэрхүү суур мэдлэгийг сурахыг хүсэж байгаа бол багш юм уу ааваасаа асуугаарай. Энэ сайт бол туршлагатай хүмүүст зориулагдсан газар гэхээс гадна товчулсан үгийн тайлбаруудыг бичсэн байдаг. Жишээ нь ONS One Night Stand гэх мэтээр зөвхөн өөртөө ойлгож чадхаар үгнүүдийг товчулсан. Анхнаасаа ийм сайт байгаагүй. Эхэндээ биеийн үнэлэгчдийг үнэлэх зорилттой хийгдсэн. Сингапурт биеийн үнэлгийг хуулиар зөвшөөрдөг гинэ. Тэгээд тэр сайт дээр надад тэр газрын тэр эмэгтэй таалагдсан. Тэр нь онцгүй мэлий гэх мэт ярилцдаг байсан сайт сүүл рүүгээ гинт тэргийн шинжтэй болж хамтрагчаас олох хүн хайж гин. Өнөөдөр оройг хамт өнгөрүүлэх хүн байна уу гэх мэтээр товчулсан үгнүүдэд ашиглаж цанаа нийлсэн хүмүүс цуглаад хамтрагчаас олцсон. Дараагийнх нь хамтрагчийнхаа нүцгэн зургийг оруулж бүр цаашлаад гуруулаа хийж байгаа бичлэгээ хүртэл оруулдаг болсон. Сүүлдээ нууц камераар бичсэн бичлэгнүүд орж эхэлдэг. Бүр заа юу. Эхнэр нөхөр хоёр энэ сайт дээр тусдаа оройг хамт өнгөрүүлэх өөр хүмүүс хайжгаад буудалд уулзтал хоорондоо таарсан тохиолдол гарч ирсэн. Энэ сайт дээр элдвийн имиж гад баригдсан хүмүүс олон байдаг. Ийм замраагүй байдал үүсчээд хахад засгийн газраа сайтыг нь хаах арга хэмжээ авч ажилуулдаг хүнийг нь баривчлах ёстой ч Сингапурын засгийн газар цагдаа нар ганц ч удаа тэр сайтыг ажилуулдаг хүмүүсээс баривчилж байгаагүй. Ямар хүмүүс байдгийг нь ч мэдтгүү гинэ. Ямар ч тач энэ сайт дээр Жон Вэймэнтэй хамгийн анх таарч найзууд болсон. Вэймэн сайт дээр маш идэвхтэй байдаг хэрэглэгч. Өөрийгөө BMW ундаг. Сингапурт очиж үзээгүй газар байхгүй. Мөнгөтэй. Энд байгаа хүмүүс хэн нь хэний эхнэр нөхөр болохыг бүгдийг нь мэднэ гэж өнгөрдөг. 32 настай өндөр боловсролтой үнэт цаасны компанид удирдах албан тушаал хардаг. 2010 оны 4 сард Вэймэн форум дээр сайн мэцгаануу олон хүмүүс эхнэрээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгааг харах
сонирхолтой байдаг гэж бодож байна. Ийм зүйлийн талаар ярилцах юм уу, зураг, бичлэг хуваалцах болохоор сонирхож байгаа хүмүүс надтай ганцаарчилж ярилцаж болно. Сэтгэгдлүүлтэйгээр байдаг. Гэтэл нэг хүн би сонирхож ийн гэсэн нь Жон байсан. Хоёулаа гэрэлсэн ирчүүд. Тэгээд уулзгаар болсон ч Вэми интернетээр танилцсан болохоор эхнэр, гэр бүлийнх нь хүмүүс, таньдаг хүмүүс эсвэл бүр цагдаа байж магадгүйгээд Жон руу эхнэрүүдийнхээ нүцгэн зургийг солилцъё гэдэг. Зүгээр нэг солилцоогүй заяа. Бүр хүний санаанд орохооргүй. Эхлээд эхнэрийнхээ нүцгэн зургийг дараад хэвлэнэ. Хийсэн зурган дээрээ ганцаараа суужгаад яг тэгж байгаа үеэ бичлэг болгож бие рүүгээ явуулах ёстой. Ингэжээж адилхан сонирхолтой хүмүүс гэдгийг мэдх юм байна. Ингээд хоёулаа баталгаажуулалт хийгээд маш дотны найзууд болж Жон Вэминд эхнэрийгээ өөр хүнтэй болсон юм шиг байна гэж ярьдаг. Жон Жеймин хоёр 2008 онд архины газар танилцаж хэдхэн сар уулзсны дараа Жеймин жирэмсэн болсон учраас хурмаа исэн. Ингээд 2009 онд Жейминий эц багаар томорч явах энэ үеэр Жон түүнийг өөр нэг гэрэлсэн эмэгтэйтэй хуурч баригджээ. Жеймин ойрын үед яагаад ингэж их мөнгө үрээд байгаа юм бол гээд картныхан зарлагыг хартал сард хэдээ дуудаа буудлын төлбөр төлсөн байв. Ингээд Жеймин юу болох талаар нь асуухад Жон эрчүүдээрээ покер тоглосон гэдээ дараглаад өнгөрсөн ч удалгүй нөгөө буудлаасаа өөр эмэгтэйтэй гарч чад баригджээ. Тэгсэн ч Жон буудалд юу ч олоогүй. Зүгээр л массаж хийлгсэн. Чиний бодож байгаа шиг зүйл биш гэдэг. Инээс болоод тэдний харилцаа муудаж багаар нэгэндээ итгэхэ болсон ч Жеймин гидсэндэг хүүхдээ бодоод нэггүй удаа уучлахаар шийдэж Жоныг харилцаагаа хурдан зэгцэлгэсэн ч Жон зөрүүлээ дуурлаж эмэгтэй хүмүүс бүгд адилхан. Настай явуулсан эмэгтэй гэр бүлтэй байсан. Чи ч удахгүй өөр хүнтэй болно гэдэг. Удалгүй дахиад нэг хүүхэд төрүүлж мөнгө олох ёстой болсон Жеймин буудалд ажиллахад Жон танай буудлын менежер та хоёр ямар харилцаатай мэ гэж байнга хардаж сэрддэг. Гэхдээ Жеймин нөхрөө араар нь тавьсан гэсэн баримт нотлогоо байхгүй бөгөөд Жеймин өөрөө ч огт тийм зүйл байгаагүй гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр Жон өөрийнхөө бодлыг үнэн гэдэгт итгэж түгшүүртэй амьдарчгаад Вэминий бичсэн посттой таарсан юм байна. Ингээд эхнэрийнхээ нүцгэн зургийг дарж сонин юм хийгээд найзууд болж элдвээ юм ярилцчихад манай эхнэр өөр үнтэй олцсон юм шиг байна. Надаас өшөөгөө авч байгаа гэдгийг нь мэдж байгаач санаа зовоод байна гэхэд Вэмин би тиймэрхүү зүйлийн талаар сайн мэднэ. Чигээ сомьёгээд үзээрэй. Магадгүй сэтгэл чинь тавьшрна. Чи эхнэрээ өөр үнд дурлцахгүй гэхээс айжгаа. Гэхдээ зөвхөн биеэ өгөхөд зүгээр штэ. Эхнэртэйгээ сайн ярилцаад зөвшөөрөх юм бол намайг уурж болно шүү гэхэд Жон хариуд нь юу яриад байгаа юм бэ? Тэнийг юм уу гэхийн оронд тийм арга бас байдаг бах нэгэд оройн гэртээ очиод 3 болон түүнээс дээш хүмүүсийн бичлэгийг эхнэртээ үзүүлээд туршиж үзье гэхэд Жеймин тэр дороо татгалцдаг. Жон энэ олгоныг толгой дотор айл хэдийн төсөөлж өгсөн болохоор байнга ботогдож эхнэр нь татгалцсан учраас яаж чадахгүй явсаар энэ олгоноо сайт дээр бичсэн. Манай эхнэр сүүлийн үед шинэ ажилд ороод тэсөөр болсон. Дарагтайгаа дотн болсон байх. Хамт ажилдаг энгийн хүмүүс лав биш. Би эхнэрээ алдхаас айж гин. Гэхдээ эхнэрээ өөр үнтэй байгааг нь төсөөлөхөөр сэтгэл тогтлоод галзуурхна гэсэн пост өчтдөг. Хэрвээ эрүүл хүн бол энэ постыг уншаад бити галзуураад ийм юм байж болохгүй гэж хэлэх байсан ч би дээр тийм хүн байхгүй нь ойлгомжтой. Сэтгэгдэл хэсэгт би танай эхнэрийг тестлээд өгөх үү? Өөр үнтэй болсон үгүйг нь мэдээд өгье гэх мэт сэтгэлдлүүд дундаас харжгаад хэн нь манай эхнэрийг өргөтөж чадах вэ гэж бодсны эцэст Вэминтэй холбоо барьж эхнэртэйгээ уулзахыг хүсдэг. Жон яагаад тэр олон хүн дундаас Вэминийг сонгосон бэ гэвэл BMW ундаг. Жейминий гэрлэхээс өмнө үерхдэг байсан залуу нь BMW ундаг байсан гинэ. Вэмин татгалзах ямар ч шалтгаан байгаагүй. Ингээд Жон Вэминийг заавал BMW-га унаж очихыг сануулад гэр бүлийнхээ талаарх мэдээлэл, эхнэр нь ямар хоолнд дуртай, юу уудаг, ямар газар болцох дуртай гэд бүгдийг нь хэлдэг. Харин Вэмин Жонд санаа зовох хэрэггүй. Иймэрхүү юмны талаар мэдэхгүй байсан ч эмэгтэйчүүд над руу өөрсдөө тэмүүлдэг гэд өөртөө итгэлтэй байдаг. Жон бүх мэдээллүүдээ хэлснийхээ дараа нэг талаараа эвгүй мэдрэмж авч үнэхээр Жеймин Вэмин дурлцуул яана. Тэд унтчих юм бол яана гэж айж хид хідэн нөхцөлтэй илэхээр болдог. Нэгт Жейминтэй чатлсан чат, утасны дуудлага гэд бүгдийг нь мэддэг ёстой. Хоёрт намайг боль гэвэл болно. Би эхнэрээ зүгээр л өөр үнтэй болсон уугүй юу гэдгийг нь мэдээд энэ бүхнийг дуусгамаар байна. Тийм болохоор боль гэхээр болоорой гэхэд Вэмин ойлголоо гэд хамгийн түрүүнд Facebook дээр хурамч хаяг нээж өөрийнхөө машин болон өндөр зэрэглэлийн үнэтэй тансаг эдлэлүүдийнхээ зургийг хийж дараа нь Жеймин рүү өдөр болгон чатцсан. Жеймин ихэндээ өвөл тоож гоод өдөр болгон тасралтгүй бичээд байсан учраас хэд хэдэн удаа хариу бичтэл маш сайн яриа нэлдэг. Сүүлдээ өдөрт хэдэн цаг жангаа чаталдаг болсон. Мэдээж Вэмин бүх чатаа Жонд мэдээлдэг. Ингээд чатлаад сар болсны дараа тэд уулзгааруулж цаг тавлоод Вэмин Жон руу уулзгаар болсноо хэлэхэд Жоны сэтгэл тавгүйр гэсэн ч зөвшөөрсөн. Тэд уулзаж хамт хоол идээд Вэмин BMW-гаараа Жейминийг гэрт нь хүргэж өгөөд зүгээр ч нэг саллахгүй үнсэлцэн.
Нөгөө талд Жон эхнэрээ хизээ ирэхийг хүлээж зүгээр сууж чадахгүй байх яг энэ үед Джейми орж ирдэг. Яах гэж ингэж өөрийгөө зовоодог байна. Эхнэрээ орж ирвүү үгүй юу Жон Вэмин рүү бичиж ямар байсан? Юу гэж юм? Юу ийдсэн гэхэд хамт хоол идээд гэрт нь үргэж өгсөн гэдэг. Жон өөр зүйл болоогүй юу? Бид нь хүрснүү гэхэд Вэмин үгүй ээ. Тим зүйл болоогүй гэв. Маргааш нь Жон өглөө эрт ажилдаа гарахад хөршин таарад би уганд хэлэхгүй гэж утсан юм аа. Бусдын ирэх төнлөнгөөс оролцоод байгаа юм шиг санагдаад гэхдээ хэлэхгүй бол болохгүй юм шиг байна. Өчигдөр орой Джейминийг өөр залуутай үнсэлцэж байхыг харсан гэд бүгдийг нь хэлдэг. Уур нүрсэн Жон Вэмин рүү залгаад яагаад худлаа ирсэн бэ? Та хоёр үнсэлцэн гэж юм гэхэд Вэмин чи өөрөө эхнэрийг маань уургал гэж хэлчихэд үнсэлцэж болохгүй мүү гэдэг. Бүх юмыг эхлүүлсэн үнэн Жон болохоор энэ удаад зүгээр өнгөрөө. Цаашдаа бид нь хурч үнсэлцэж гарыг нь чатгаж болохгүй шүү. Зүгээр л юм ярихад хангалттай гэдэг. 2010 оны 9 сарын 2-нд Вэмин, Джеймин хоёр дахиад уулзсан. Хоёр дахь болцоогоо суши ресторанд хийж хамт архи уугаад хаашаа явсан бэ гэвэл Gold Kist Beach Resort гэх зочид буудлын руу явж хамгийн сүүлд Джейминий гэрийнх нь оролцоо буулгадаг. Энэ уулзалтыг ч бас Жон мэдчихсэн болохоор эхнэрээ орж ирвүү үгүй юу дахиад Вэмин рүү бичиж ямар байсан талаар нь асуухад зүгээр хоол идээ салсан гэд буудлын орсноо огт хэлээгүй. Сүүлдээ Жон байнга Вэмин рүү чатчиж үнэхээр та хоёрын оронд ямар нэгэн зүйл болоогүй гэж байнга асуусараагаад тэдний харилцаа багаар холдсон. Иймэрхүү байдалтай байх үеэр буюу 2010 оны 10 сарын 26-нд Жон, Джеймин хоёр Марина Бэй Сэндс рүү явж амарч хаад баригджээ. Хэдий Жонд хуурдагдсан мэдрэмж төрж хэцүү байсан ч эхнэрээ Вэминтэй хамт байгааг харахыг хүсэж удахгүй хурмын ойгоороо трисом хийхээр оролдоод үздэг юм билүү гэж боддог. Ингээд хэд хоногийн дараа Вэминтэй холбогдож яагаад надад худлаа ярьсан бэ? Намайг мэдгүй гэж одоо юу гэхэд Вэмин харин тийм юм болцсон юм аа. Цаашдаа огт уулзахгүй одоо боллоо гэдэг. Жон ч нэгэнт ийм зүйл болсон. Чи сэтгэнхтэй сайнараа манай эхнэрийг трисом хийгээж ятгаад өг. Би өмнө нь хэлсэн ч үзээ яддаг гэд дургүй байсан гэхэд Вэмин зөвшөөрч ятах харуулдаг. Хэдэн хоногийн дараа Вэмин Жонтой холбогдож сүүлийн үед Джеймин надтай холбоо барихгүй байна. Трисомын талаар өмнө нь хэлсэн ч дургүй байсан. Тэрнээс хойш холбогдохоо болчлоо уцаач авахгүй байна гэдэг. Джеймин Вэмин сэтгэл татагдсан нь үнэнч нөхөртэй нь гуруула трисом хий гэдгийг сонсоод гүнзгий харилцаа биш вэ гэд холбоогоо тасалсан. Харин Жон зорилгоо биелүүлж чадаагүй болохоор дутуу мэдрэмж авч галзуурах шахдаг. Тэр орой гэртээ ирээд Джейминд би чамайг өөр үнтэй болсныг мэдж байгаа. Чи өөр залуутай унтсан мэдтэй гэхэд Джеймин тэгсэн. Тэгээд юу гэж аль дээр салцсан гэж өөртөө ихтгэлтэй хэлдэг. Жон яагаад салсныг нь асуухад Джеймин дутуугүй санагдаж эн чи одоо юу гэдэг асуулт вэ? Чиний араар өөр үнтэй уулзвал сайхан байна уу? Чамтай хамт трисом хий гэдээсэн болохоор зөвүүн санагдаад болоо гэсэн. Дахиж уулзахгүй гэхэд Жоны дотор нэг юм нурж унах шиг болсон. Жон Вэмин рүү залгаад болохгүй юм шиг байна. Шинэ төлөвлөгөө гаргах хэрэгтэй. 3 сарын 14-нд бидний хурмын 3 жилийн хой болно. Тэр өдөр манай гэрт хүрээд ирээрэй гэдэг. Ингээд 2011 оны 3 сарын 14-ний өдөр боллоо. Жон, Джеймин хоёр хурмын ойгоо тэмдэглэж амттай хоол игээд сайхан цагийг өнгөрөөх гэж хичээсэн ч Жон эхнэрийнхээ дарсны ундаг нь унтуулах юм нууцаар хийж унтлагын өрөөнд оруулж хэвтүүлээд нүдийг нь боож хувцсыг нь нэг нэгээр нь тайлж зургийг нь авч Джеймин рүү явуулаад бэлэн болчлоо. Хурдыг эргэдэг. Уг нь Вэмин ч бас гэрэлтэн эхнэртэй үн тэрээр эхнэртэй компани дээр яаралтай ажил гарчлаа гэж хэлээд 5 минутын дотор Жоны гэрт ирэхэд ямар ч гэрэлгүй байсан бөгөөд шууд Жонтой хамт унтлагын өрөө рүү яв. Эхэндээ Вэмин Джейминд унтуулах юм өгсөн гэж мдээгүй. Яагаад хөдлөхгүй байгааг нь асуухад Жон зүгээрээ би унтуулах юм өгсөн болохоор сэрэхгүй гэдэг. Вэмин чи чинь галзуурц юм уу? Намайг ийм байдалтай хийгээд байгаа мó гэж хэсэг эргэлцсэний эцэст нэгэнт ирчихсэн юм чинь оролдоод үзье гэж шийдсэн. Мэдээж эднэр бүгдээрээ гэмтэрэг. Энэ оронд трисомихийг тэгтлээ хүсээд байсан Жон унтлагын өрөөний 0-доо тамхи татангаа тэднийг ажигладаг. Диди юм уу хаашаа. Дахиад мартаж болохгүй зүйл бол энэ гэрт хүүхэд байсан. Хэрэг 2020 онд илэрсэн гэхээр тэдний дундаас нийт 4 хүүхэд төрсөн. 2011 онд 2 хүүхэдтэйсэн. Ийм аав, ийм нөхөр гэж байх уу? Ямар ч тач Жон хүслээ биелүүлж маш их баярлаад нөгөө сайт дээрээ энэ тухайга пост бичдэг. Хүмүүсийн хариу үйлдэл ямар байсан бол дандаа гажиг хүмүүс байдаг болохоор бүгд үнэхээр ийм зүйл боломжтой гэж үү? Илүү дэлгэрэнгүй бичиж болохгүй юу гэх сэтгэгдлүүд дунд нэг сэтгэгдэл түүний нүдэнд нь өртсөн. Атаарах чинь би ч гэсэн хиймээр байна гэсэн байв. Энэ үнийг эм гэдэг бүгдээрээ Майкл гэж дуудаад явжээ. Жон Майкл руу чи ч гэсэн үзмээр байна уу? Дараагийн удаа ирээрэй гэд энэ удаад ч бас адилхан Джейминд унтуулах юм өгөөд Майклыг дууддаг. Тухайн үед Майкл 34 настай байсан тэрээр нэг компани захирал ээжээ.
Жон эхнийх дээр зүгээр л харж байсан бол хоёр дахь дээр зураг дарж бичлэг хүртэл хийгээд тэрийг нөгөө сайт дээрээ тавьж хүмүүст хуваалцдаг. Ийм зураг бичлэг хийхин ирээр илүү олон хүмүүс түүний постыг уншиж сэтгэгдэл бичээд тэр дотроо нэр хүндтэй болдог. Сүүлдээ бүр солиорч урах залуучуудаа сонгон шалгаруулдаг болсон. Хэдэн настай ямар ажил хийдэг зэргийг нь шалгасныхаа дараа нэг залууг нь урина. Энэ удаад 35 настай офисын ажилтан Кевин гэдэг удаа тавьжээ. Кевин Жонд намайг оролцуулаад өгөөч. Оронд нь та манай их нэртэй хийгээрэй гэдэг. Жон ч зөвшөөрч Кевин их рүү явсан. Яг адилхан аргаар Кевин ихнэрээ унтуулсан. Гэхдээ усанд хийгээд холихоор өнгө, амт, үнэргүй уугаад хэдхэн минутын дотор ухаан алдуулдаг юм уулгасан. Маргааш өглөөнөөс ирсэн ч юу ч сандгүй гинэ. Жон ирээд Кевиний ихнэрийг ухаангүй байгааг хараад өгчгүй дээ гэж санаа зовхын оронд Кевинийг үнэхээр суу тухаантан гэж магтаад ямар юм болохыг нь асууж энийг хэрэглэвэл хамаагүй тухтай юм байна гэдэг галзуу новшимаа. Энэ болгоноо нөгөө сайт дээрээ тасралтгүй битсээр байсан учраас хүмүүсийн тооч нэмэгцээр сүүлдээ бүр хойлолдож чи тэрнийг гэрлүү, чи энэнийг гэрлүү гэж хуваарилдаг болсон. Иймэрхүү хүмүүс балиар юмнууд хийснийхээ дараа илүү муухай харгас юмнаас таашаал авдаг болт юм байна. Дараа нь Жон Вэмэнд одоо жоох уйдчлаа. Хүүхдүүдийн унтж байгаа өрөөнд хийж үтгүү. Сэрэхгүй тулд илүү болгоомжтой их болохоор илүү сэтгэл хөдлөх юм шүү гэдэг. Одоо би та нарт нэг график харуулъя. Харилцаанд орсон хүмүүсийн график. Эндээс хин хинтэй хийснийг харж болно. Доор нь хизээ юм муухай зүйлүүд толсныг бичсэн байна. 2011-ээс 18 оны хооронд буюу 7-8 жилийн дотор нийт 4 хохирогчдод 9 гаруй гэмт хэрэгүүлэгдсэн. 2015-аас 16 оны хооронд ямар ч харилцаа байхгүй хоосон байгаа. Тэд энэ хугацаанд ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэсэн бөгөөд шүүхээр тогтоогдсон юм байна. Гэхдээ гэмт хэрэгтэн хохирогч ийм цөөхөн байгаа нь яг үнэн үү? Жон анх эхнэрээ өөр эрэгтэйтэй байхыг харахыг хүссэн ч дараа нь би ч гэсэн өөр үнийх нэртэй байж үзмээр байна болж хувирсан. Энэ эмэгтэйчүүдийн нэг нийтлэг зүйл нь хинэн ч трисомихийг хүсээгүй. Жоны тэнэглэл ингээд дуусаагүй. Гэртээ хаа сайгүй камер зөрлүүлж уцтайгаа холбоод ханаас ч хамаагүй үзэх боломжтой болж камераар бичигдэж байгаа дүрсийг тэр чигт нь лайваар шууд дамжуулдаг. Ингээд болоогүй нөгөө сайт дээр алдартай болсон Жон улмал галзуурч надтай сайхан харьцсан ярих чадвар сайтай хүнд эхнэрийнхээ дотор хувцсыг бэлгэлнэ гэдэг. Харилцааны үеэр хийсэн бичлэгэн дээр хадмал орчуулга нэмээд ард нь ая дэвсэж видео цагтар шиг болгоод өөрийнхөө бүлгийн найзуудад бэлэг болгож өгдөг. Жон Вэмин гээд өөр бусад залуучууд групп чаттай. Тэрэндээ эхнэрүүдээ рэндомоор жирэмсэн болох уу? Хинийх нь хүүхэд гарч ирэх нь үзье гэтгээд. Групп чатанд нийт 7 хүн байсан. Тэдний нэг нь л болооч эн чинь арай дэндж гин. Ийм зүйл байж болохгүй гэж хэлсэн. Харин үлдсэн 6 нь эсэргүүцсэн залууд энэ бол эхнэрүүдийн буруу. Бид нар анханасаа санал тавихад тэд зөвшөөрөөгүй. Эцэст нь бид хийхийг хүссэн зүйлээ хийсэн гэж ярьцгаадаг. Иймэрхүү байдалтай хизээч дуусахгүй мэтээсэн хэрэг 8 жилийн дараа 2020 онд ил болсон. 2020 оны 1 сарын 1-нд шинэ оны эхний өдөр бараг хэрэгээ ийгээд 9 жил болсон Жон улам тасаж тухтай болсон байв. Гар утсан дээрх юмнуудаа тэр дор нь устгахаа болж хайн ханддаг болсон. Энэ үед хосууд нийт 4 хүүхэдтэй болжээ. 1 сарын 1-ний өглөө Жэмийн санамсаргүй нөхрийнхөө утсанд мессеж ирэхийг хараад нээгээд үзтэл эрэгтэй эмэгтэй хоёр үний нүцгэн зураг байв. Нэг хүн маш ойроос дарсан юм шиг харагдах бөгөөд Жэмийн ойртуулаад тартал тэр эмэгтэй нь өөрөө байсан. Жэмийн гайхаж би энд юу хийж байгаа юм бол энэ эрэгтэй хин юм бол хин зургийг нь авсан юм бол гэд асуултууд араасаа гардаг. Skype-ыг нээгээд үзтэл өөр зөндөө олон зураг бичлэгнүүд байх ба эхэндээ Жэмийн зургнуудыг хуурамч эвлүүлсэн байх гэж хальт ботсон ч Жон болон бусад залуучуудын чааталсан чатыг хараад цочирдож бөөлцөн цутгсан гин. Жэмийн тэр дороо хажуудаа унтжсэн нөхрөөс ирээгээд шууд алгаддаг. Жон уурлаж яагаад байгаа юм бэ гэхэд Жэмийн зураг бичлэгнүүдийг харуулад энэ зурган дээр байгаа залуу хийн гэхэд Жон Кевин ганцхан удаа хийчихгээдээс юм а намайг уучлаарай гэдэг. Жэмин ч Жоныг Кевинтэй холбоо барихыг шаардаад утсыг нь авч хэн болох намайг яаж таньдаг талаар нь орилж бахираад асуудаг. Ингээд оны эхний өдөр Кевиний гэрлөө Жонтой хамт нүүр тулж уулзгаар авсан. Энэ үед Жон Кевин хоёр өвдөг сөхрөөд уйлж бид үнэхээр тэнэг зүйл хийсэн. Ганцхан удаа болоод өнгөрсөн болохоор харж үзээч гэдэг. Уг нь Жэмин эхэндээ уучлалчгүй гэж ботсон ч тэдний чааталсан чатыг уншаад огт уучлж чадахгүйгээ мэдсэн. Тэнд Жон одоо миний эхнэр чинийх гэсэн чатыг харсан Жэмин маргааш нь буюу 1 сарын 2-нд шууд цагдаагийн газар руу очиж мэдэгдээд 1 сарын 3-нд Жон хамгийн түрүүнд баривчлагдсан. Одооноос бүрэн хэмжээний мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж муухай зүйлүүдийг нэг нэгээр нь гаргаж ирэхэд энэ залуучуудын эхнэрүүд ийм зүйлийн талаар огт мэдээгүй байсан.
Удалгүй 1 сарын 7-нд Бэм нь баривчлагдаж үлдсэн залуус ар араасаа бүгд баривчлагдсан. Джейми нь ийм олон хүн байгаа гэж мэдээгүй. Зөвхөн Кевин л байгаа гэж бодтол уулздаг байсан Бэмийн нь хүртэл гарч ирэхээр гайхаж балмагцсан. Тэгээд хэрэгтнүүдийн царайг хараад хэсэг бодоод үзтэл таньдаг, мэддэг юм шиг санагджээ. Уг нь Джейми нь амархан согтдог төрлийн хүн биш, сүүлийн жилүүдэд архил уул унтаад эсвэл юу цанхаа болоод сэрдэг болсон. Дээрээс нь архаг кандидаттай болсон тэрээр төрөөд удаагүй байгаа болохоор биеийн сул амархан өвчин туссан байх гэж боджээ. Заримдаа хоолой өвдөх, ханиалгах, суйлдах, биеийн тавгүй байхад Джон хідэн эмнүүд өгдөг гэсэн. Тэр эмээ цэрэг тэргэлдэг, үнтэй гэж хэлдэг. Энэ эмийг уухаар толгойн баг зэрэг эргэж буцаад сэрхээр орон дээр хувцсгүй байдаг гинэ. Мөн хэрэгтнүүдийн царайг харахад нэг л танил санагдаад байсны учир нь Джон заримдаа найзууд ажлынхан дагаа сууж ингээд Джейминийг дууддаг гэжээ. Тэнд бүгдийг нь харсан байсан. Нэг өдөр Джон Джейминийг би дарахтайгаа ууж ийн хүрээд иргээд очтол дарахтайгаа Джейминийг үлдээгээд өөрөө алга болсон. Сүүлдээ дарахтай нь хоёулаа ууж итэл Джейминий хөлийг ийлж оролдож эхэлжээ. Джейми найж гайхах зэрэгцэн нөхрөө нүдэрээ хайсан ч байсангүй. Мэдээж тэрүүн дарга нь биш. Нөгөө муухай сайт дээр уулзсан 44 настай ээл. Зарим нь Джеймин рүү фэйсбүүкээр юм бичижсэн залуучууд байсан. 2023 онд шүүх хурал эхэллээ. Сингапурын хүмүүс хэргийн талаар сонсоод хэн болохыг нь илчил, нийгмийн хог шаарнууд нэрийг нь ил болго гэж ялангуяа онлайн чирүүн байсан. Уг нь Сингапурт гэмт хэргийн бүртгэлийг олон нийтэд дийлэгдэгч энэ удаа тэгээгүй. Учир нь хохирогчид гэмт хэрэгтнүүдийн эхнэр. Тиймээс хоёр дахь гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ талаар мэдээлэл өгөөгүй. Сингапур Аз дундаа гэмт хэрэг гаралтаараа бага байдаг шалтгаан нь цалгаан цэрлүүлэлт. Энийг одоо өөрөөр юу гэж нэрлэх юм бол ямар ч байсан шийтгдэг. Дээр үед банзаар цохиж шийтгдэг байсан да тэрэн шиг. Энэ бол хоригдлуудын хамгийн их айдаг шийтгэл бөгөөд зарим нь ингэж шийтгүүлснээс зүгээр цаацлаад өгөөч гэж гуйдаг гинэ. Цохиулж байгаа тухайн алдсан нас орсон хүмүүс зөндөө байдаг. Сингапурын шоронгийн албанд аимшигтай хамгаалагчид байх ба тэр дундаас шийтгэл өгөх хүмүүсийг тусад нь сонгож дараа нь шалгалт өгөөд тэнцэх ёстой байдаг. Биеийн хүч, булчингийн масс, сэтгэл зүй, ёс зүйн хандлага зэргийг нь үнэлдэг. Өндөр нь 180 см бүгд булчинтай том биетэй хүмүүс мод бариад цогтгоо гэсэн үг. Зөвхөн 16-аас 50 насны эрэгтэйчүүдэд л ийм шийтгэл өгд юм байна. За ингээд тэдэн удаа цохиулах ял авлаа гэд шууд ялыг нь гүйцээлгүй эхлээд шоронд хорин. Өөрийгөө хизээ шийтгүүлэхийж мэдгүй нөхцөл хажуу өрөөндөө хин нэгнийг цохиулахыг сонсож айж тарчилдаг. Ийм шийтгэл аваад хизээ цохиулахаа мэдгүй тэрэндээ стресстэж айснаас болоод шийтгэлийнхээ өмнө сэтгцийн өвчин тусч бүр нас барсан хүн байдаг гинэ. Манайх ийм шийтгэлтэй болвол яах вэ? Ингээд нэг өдөр харгалзагч нь ирээд авч явах үед зарим нь өмдөндөө шээж, чичрээд шийтгэлийн өрөө рүү ороход урт бильярдны цохиур шиг моднууд угтаж авна. Урт нь 1.2 м, өргөн нь 127 см орчим байдаг гинэ. Энэ савааг усанд твтэж хүнд болгохын хажуугаар халдвараас сэргийлж хариуцлагчтай усанд хийгээд шийтгэл өгөх хүн хүлээж яадаг. Хоригдол орж ирээд хамгийн түрүүнд хувцас тайлж хэвтэнэ. Ганцаараа орж ирэлгүй нэмээд хид хідэн хоригдлууд орж ирээд дараалал хүлээж зогсдог. Заавал харах ёстой. Өрөөнд багтахгүй хүмүүс нь шилний цанаас хардаг. Хоригдлыг хувцас тайлж хэвтсэний дараа шийдэгдэг хүн уснаас саваагаа гаргаж ирээд зүгээр нэг цохихгүй нилээн зайнаас хүчээ авчгаад бүксэн дээр нь зөрөхт юм байна. Зарим хүмүүс нэг удаа цохиулаад арьсан нь хууларч цус гоождог болохоор тусламж үзүүлэх хүн ч бас хажууд нь байдаг. Ямартай ч маш их хүч шаарддаг болохоор шийдэгдэг хүн нэг өдөрт 6 унал багтаах боломжтой байдаг гинэ. Хамгийн дээд хэмжээ нь 24 удаа цохиулах боломжтой. Үүнээс илүү бодит байдал дээр даах боломжгүй гэж үздэг. Жишээ нь 6 удаа цохиулах шийтгэл авчаад 4 удаа цохиулаад ухаан алдах юм бол үлдсэн 2 цохиултын оронд 2 жилийн хорих ялгаануудыг. Тийм болохоор зарим хоригдлууд бид хэдэн удаа цохиулаад тэдэн жил шоронд хоригдъя гэсэн хүсэлт хүртэл гаргад юм байна. Энэ шийтгэлийн гаж нөлөө нь гидсний үйл ажиллагааны алдагдал болон бэлгийн сулрал байдаг гэж судалгаагаар батлагдсан. Шийтгэлээ аваад шууд тэр өрөөнөөс гарч явахгүй өөрийг нь шийтгэсэн хүнд 90 градус бүхэж хүндэтгэл үзүүлэх ёстой. За тэгвэл нөгөөдөл чи ямар шийтгэл авсан юм бол? Прокурорын зүгээс эхнэр нь нөхрөө гэр бүлээ хамгаална гэдэгт итгэдэг байхад гэмт этгээдүүд эхнэртээ эм уулгаж хувийн мэдээллийг нь тарааж зураг бичлэгийг нь хийж итгэлийг нь алдсан гэдэг бол хэргийн гол хүн Джон шүүхтэр надад буруу хийсэн зүйл байхгүй. Эхнэр маань намайг хуурсан болохоор тийм зүйл болсон. Шүүгчээ та эхнэртээ хуурсан тэр мэдрэмжийг мэдэх юм уу? Би өшөө авахын тулд ийм зүйл хийсэн гэж өөрийнхөө хийсэн балиар юмнуудыг Джейминий буруу болгож ярьдаг. Шүүгч тэгвэл бусад хүмүүсийн эхнэртээ яагаад тийм харилцаанд орсон талаар нь асуухад найзын хувьд тусалж өгснөөс үр зүйл байхгүй. Ямартай ч би бэлгийн гэмт хэрэгтэн биш. Буруугүй гэдэг.
Шүүхтэр Жон болон Кевиний эхнүүд гэрчээр ирж үхмээр санагдсан тухайгаа хэлдэг. Харин гэмт хэрэгтнүүд болон өмгөөллийн талынхан аль болох хохирогчдтой тохиролцохыг хүссэн ч хохирогчид хамгийн хатуу шийтгэл өгөхийг хүссэн. Ээл гэх хэрэгтэй 13 жил 6 сарын 20 хял авсан тэрээр 50 настай байсан болохоор шийтгэл авахаас татгалцсан. Би гэх хэрэгтэй 3 жилийн 20 хял авсан шалтгаан нь бэлгийн сулралтай болохоор дуустал хийж чадаагүй гэсэн бөгөөд энэ нь ч батлагдсан. Кевин 22 жил 20 болон 20 удаа шийтгэл авах ял авсан бол Майкл 20 жилийн 20 удаа шийтгүүлэх ял авсан. Харин энэ гэх хэрэгтэй би хурим игээгүй эхнэргүй болохоор хэнийг ч солилцоогүй. Намайг харж үзээч гэсэн ч түүнд 18 жилийн 20 ял 20 удаа шийтгүүлэх ял оноожээ. Одоо энэ эргийн хамгийн гол хүн болох Жон 29 жилийн 20 болон хамгийн дээд хэмжээний шийтгэл болох 24 удаа зохиулах шийтгэл авчээ. Үхэх нь ойлгомжтой болсон Жон давж заалтаад өмгөөлөгчөө буруу сонгосон болохоор өмнөх шүүх хурал дээр бүтлгүүцсэн. Би эхнэрээ маш их хайрлаж, нандиндаг гэх мэтээр өөрийнхөө эсэрэг огт хүлээн зөвшөөрөхгүй бусд руу буруугаж игдэг. Мэдээж давж заалтах хүсэлтэнд татгалцсан. Джеймийн нөхрөөсөө салж хэдий хүүхдүүд нь жоохон байсан ч бүгдийг нь тайлбарлахад хүүхдүүд бид нарт ийм авах хэрэггүй гэж ээжигээ сэтгэлээр нэмжжээ. Өнгөрсөн оны 4 сард албан ёсоор салсан ч Жон байнга шоронгоос тагтал бичдэг гин. Сингапурын шоронд гараараа биш компьютероор бичиж имэйлээр явуулд юм байна. Агуулга нь намайг уучлаарай. Гэр бүлээ битгий сүтгэж. BMW ундаг Вэминий шүүх хурал тусдаа 2023 оны 11 сарын 20-нд болсон. Яагад гэвэл түүний өмгөөлөгч Вэминийг сэтгц мэдрэлийн өвчтөй эрүүл хүн бишгээд сэтгцийн эмчийн онш хүртэл авчирдаг. Хэрэг гарах үед өвчин нь хөдөлсөн байснаас гадна бэлгийн сулралтай. Жон хүчээр хийлгсэн болохоор яах ч аргагүй хийсэн. Би ч бас Жоныг сүрдүүлэхэнд өртсөн өрөвдөлтөй хохирогч гэдэгч шүүгч битсэн чатнуудыг ч харахад хангалттай эрүүл ухаантай хүн байна. Дээрээс нь зургийг ч харуул бэлгийн сулралтай биш. Нилээн эрүүл харагдаж ийнгээд дахиад шинжилгээ өгүүлээрэ болдог. Эцэст нь тэр оншоо авч чадаагүй. Ингээд Фэмийн 13 жилийн хорих ял нэмээд 12 удаа шийтгүүлэх ял авч өнгөрсөн 2 сард давж заалтсан ч татгалцсан. Гэхдээ эдгээр яасаа өөртөө итгэлтэй юм бэ? Тийм муухай юм хийжээд яаж давж заалтаж болно гэж бодоод байгаа юм бол ингээд хэрэг дууслаа гэж бодсон ч одоо болтол тэр муухай сайд ажилласан хэвээр байгаа. Тэр дотор юу болж байгааг бид нар мэдэхгүй. Тэгэхээр дэлхийн эргэн тойронд ямар муухай ертөнц байдгийг харж байна. Өөрийнхөө муухай хүслийг биелүүлэхийн тулд эхнэрээ өөр хүнтэй унтуулаад тахтай явах вэ. Дийдээ шиг ийм гад сонирхолтой хүмүүс хаа сайгүй байсараа болохоор охид эмэгтэйчүүд минь болгоомжтой гараа. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа таалагдсан бол сувгта лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаг дагахаа мартаа дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.